Зэвцхан тэгэхээр умартын тэдний дараагийн бордорход бэлэн болсон байна. Бичлэгэлгээс мөн лайк болон subscribe дараад. Тэг болж бол доор тосод тань шийснээр дараагийн борд мөн илүү хурд орох болно шүү. Тэг бичлэгэлгээс мөн нэг зүйлийг санаалахад хэдүүлээ удахгүй 50,000 гол болох ч шүү. За тэгээд шууд гол сурал руу орцгоё. Өмнөх квартал юу болоод дуустдаг вэ гэхээр мандагч нөгөө зүсээ үйлдвэр нөхөртэй хамтрахаар болоод харин нөгөөд бол болохоор цар тахал хараад. Ер нь байдлыг болоод дуустдаг штэ. Одоо тэндээс өргөлөөл явцгаая. Уг явдлаас үзэгдэл солигдоход нөгөө зүсээ хүрдэг нөхөр чинь манай мандахыг дагаа явж байдаг. Эмээдээ ч өөрийнхөө биш өөр хүний дүрд орчихсон. Борка ачуутлаас нь нэлээд сонирхолтой юм а та яг ямар байснаа бэ гэхдээ энэ хүн болохоор зөвхөн зүсээ ургахаас илүүтэй биеэ хүртэл ер нь л хүссэн дүрдэл хуурч чадна л гэсэн үг. Яг арайш тийм нохоо борны дүрд ордог юм шиг байна. Тэгээ мандахыг хараа бодохдоо болохоор энэ өөр нь овоо нөхөр юм да. Ажиглах гэж ирчгээд ингээ өөрөө ажиглуулаа явж байна гэд. Тэгээ манай хүн болохоор энийг яг ямар дүр тойрон тэр дүрдэн орстыг нь мэдээ. Ер нь л одоо байнга л ажиглаад ер нь өөрийн хяналтандаа байлгаад байгааг хийж хэлж болно. За тэгээ хэдүүлийн зүсээ ургадаг хар сарны хүнийг хэдүүлээ цаашдаа саагийг явчих за. Цаагийг. Тэгээ энэ гурав яг юу хийж явж байгаа вэ гэхээр захаар одоо юу чимтэй мандахыг дагаал яваад байгаа юм шиг үлээ. Мандахын захаар явж явах үедээ хараалт хэлдэг. Энэ үнэхээр цоглон биш юм да. Тэр үед ухаан ах надад энийг өгсөн. Үнэхээр гайхалтай юм гэж. Ер нь л өөрийнхөө илдийг гайхаа байж идэг. Яагаад гэвэл энэ хараалт илд нь болохоор нэлийн хүчрэг дотроо ингээ хийтийн хүнийг одоо ховсдсон хэр чинь тоглоомчгүй хүчтэй юм байна гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээ цааш өргөлж явснаа нэг худлаачн дээр очиод нэг сэлэм марнаа. Өнөөх сэлмийг харж байснаа үнэхээр гайхалтай сэлэм юм аа. 2 мөнгөөр л авъя гэдэг. Үгүй мэдээж 8 чи хүн чинь ашиг олох гэж байгаа болохоор юу гэж 2 мөнгөөр зархав те. Үгүй чадахгүй гэхдээ хэрвээ хаанаас авсан гэдгийг хэлж өгөх юм бол 6 мөнгөөр авъя гэдэг. Өнөөх 8-ын сонсон даруйда за та хэлсэндээ хүрээрээ. Тэгэхээр хэдэн сарын өмнө хар заах нэгдэх үед маш олон сайн зэвсэг нийтэд инээлттэй болсон. Тэндээсээ энэ гангалдыг авсан юм. Хаш одоо ихэнх 8-ачд бараага хар захаас авдаг. Миний хар захын байрлалыг мэднэ. Би тэрийг ч танд мэдээд өгөх. Тэгээ энийг сонсон даруйда ямар та ч нөгөө сэлмийг нь аваад өргөлөөл явж байхдаа яг яагаад саяны хаанаас авсан гэдгийг мэдсэн бэ гэхлээр ундаамтчин уг нь юусээ гаднаас зэвсэг оруулахгүй байгаа штэ. Ер нь бол хилээ бараг хаацсан. Тэгж яхад энэ захаар явахдаа насар болон гадны зэвсэгнүүд харагдаад байсан байл та. Тэрийг нь л олж мэдхийн тулд манай мандах өдөржингөө энэ захаар зэвсэгнүүдийг харж явсан байхгүй юу. Тэг яагаад тэг ингээ уннаан зэвсэгнүүд ингээд яваад байгаа юм сэвтэвэ гэхлээр энэ гадны зэвсэг гэдэг байгаа зэвсэгнүүд нь болохоор нөгөө алга болсон худалдаачд болон хамгаалагчдын зэвсэгнүүд ээ л гэсэн үг. Тэгээ мандах яг энийг нь л хайгаад яваад байсан байж таардаг. Юутай саяны худлаачны хийсээр энэ гурав маань хар завхраа явахаар болноо. Үзэгдэл солигдоход хідэн хүмүүс урдаа битөө зэвсэг гаргаад ирж гисэн хэсэг хүмүүсийн урд зарж байдаг. Тэр дундаас нэгэн нөмөрхтэй хүн гарч ирсэн ээ. Миний удаж байгаагаар та нар эднийг зөв аргаар олж аваагүй байна. Юу гэсэн бэ нөхшөө? Эцэст нь та нарыг барьж авлаа харах нь удаа. Тэгсэн нөгөөдөл нь гинтэл бүгдийг нь халаад зогт гэж байдаг. Нөгөө хитэн зэвсэг авах гэж байсан хүмүүсийн ингэ бүгдийг нь халаад чи хингээч нэ. Муу харах шиг новшноо да. Та нар эвдэрхийн удаад булимгийн мөрлөгийн салбаруудыг ор өгөхөд гэж сонсож байгаагүй юу? Эвдэрхийн удаад булимгийн мөрлөгийн салбар гинэ. Та нараа тонгөрсөн л гэсэн үг. Манай нутагт ийм юм хийж болно гэж чинь хэлсэн юм. Тэгсэн нөгөө хитэн цэргүүдийн тал талаас нь баахан хүмүүс бүлжирчсэн байдаг. Дундун зогсож байсан гар болохоор ерөөсөө өршөөд үзүүлэхгүй хэрвээ хөөхөд хөгшин байсан ч хамаагүй наадвал чинь бүгд тулддаг болохоор хиний өөрийн гэлтгүү бүгдийг нь алаа. Энэ бол ороклуудын удирдагчийн туршаал гэдэг хуухаар нь хамгаар болноо. Яг энэ байдлыг нөгөө жоногийн дор ажилдаг пиун хараа байж байдаг. Тэг хэлэхдээ хөгшин гэр худах шидэж гэр ингэдэхдээ худгаар дулдаж байна. Ийм үед бид энгийн иргэдийг ялгаж чадахгүй. Ийм үед бүх хүнийг дайсан гэж үзээд хамгийн зөв. Тэр новшноо тэзээтэй унам нууцаар оров. Тэд яаж эдэрхийн нутаг бүлгийн минутаг дээр ийм юм сэдэд зөрхөлж байна. Тэгээ жонон болохоор энэ пионт хэлэхдээ хаш утын газрыг хөрснөөс арчсан ч хамаагүй. Бид энэ асуудлыг өөрсдөө шийдэх ёстой шүү. Төв тэнгэр нэгдгээс өмнө тэднийг хурдан цогцоол. Тэр новчтодтой холбоотой байж болох бүх хүнийг ал. Мэдлээ эцэнтэй. Ороклуудын удирдагч пион би сүрж явхланд эдэрхийн нутаг бүлгийн нэр төрийг сэргийх бол санаа зовх хэрэггүй. Бүх зүйл таны төлөвлөгөөний дагуу. Үзэгдэл солигдоход манай гур яг нэг хэдлэгнийхэн дараа хүрээд ирчихсэн байдаг. Эргэн тойрны харахад нь битүү цус нүч.
Тэгсэн энэ цогцнууд нь нөгөө улаан сүнснүүд байж таардаг. Тэгээ улаан сүнснийхүүдийн дунд ингэрэгдэн цогцос байгааг хараад манай мандах үнэхээр гайхнаа. Зураглал солилцоход нөгөө жоногийн дор ажилладаг эвдэрхийн нөлөөлөлт бүлгийн нөгөө энийг одоо нэр нь үлээ хин блэ мэдэхгүй ингээ нэрнүүд нь орж гараад байгаа. Тэгэхээр хэдвэлээ цааш энийг томоог явуулъя за. Тэгээ томоо яг юу хийж игдэг вэ гэхлээр умартын тэнгэрлэг бүлгээс ингээ гартан зөв ч юм уу буруу ч юм уу тэгээ эндээ амар гимшээд тэгээ Жон болохоор танкер бүлийн энэ хоёрыг яалтчгүй хашот руу хөргөж өгөө гэсэн даалгаврыг биелүүлж яваа юм байна лээ шүү дээ. Тэгээ яг ингээ сууж байхад нь гинтэл гаднаас нь үл мэдэгдэх тулгаанчад хашотод дүмэн тарч байна. Юу? Тэгээ гараа харахт нь болохоор хэсэг хүмүүс тэнцээ бүр бужигналдж өгч идэг буюу юм. Манай хүн болохоор хамт явсан туслагтаа яадаг ч байсан танкер бүлэг гişрүүдийг хамгаалаарай гэдэг өөрөө нөгөө бужигналдж байсан хүмүүсрийн дунд нь нэг хүн яг алж явахт нь очингуудаа хин чамаг явуулсан гихтэн орклуудын гişүн гэдгийг таньнаа. Тэгээ нөгөөтг нь юу гэж хэлдэг вэ гэхлээр бид нар эзнээс тушаал аваад ийм зүйл хийж байгаа юм ба гихтэн юу гэсэн үг юм. Тэгэд ингээ ирэгт хогрох хөстэй гэж юу? Ингүй ярих мэ. Та өөрөө харалтаа. Ингээ иргэд байгаа хүмүүс чинь энэ хэдэд тусалж байна. Бид нар хин гэдгийг мэдэхгүй зүгээр л дайрах туушаал гэсэн. Үгүй ээ чам. Чи хэр хол явах юм бол орчихно биш. Чамд үүнээс өөр хүсэл байдаггүй гэж юу? Харин нөгөөдөө дуран хідэн ороглууд чи яалтчгүй ингийн иргэнийг алах гээд байж байхад нь улаан сүнслүүдийн генерал гинт гараад ирнэ. Чи хин бэ? Хүчийг чин гаргаж сайн тулаанч байна. Тийм ээ. Би үхлүүдийн утгаас буцаад ирлээ. Би бол улаан сүнслүүдийн генерал Намгүн үе. Одоноос эхлээд би та нарт хинэн жинхэнэ галзуу навшлагыг харуулах болно. Өөрсдөө бэлт. Би та нарыг бүгдийг чинь тас татна. Гүнгийг яг ингэж явахаар нь манай 3 болохоор бүр юу вэ? Бүр нэг баахан цусан дунд ингээд хин нэгнийг хайгаад байгаа бол ямар тааж яваад байдаг. Нөгөө саагийн хүртэл би амьдралдаа маш олон зүйл харсан гэхдээ хизээш би юм цусан талаа харж байгаагүй гэдэг. Дуугаал манай мандахыг дагдаг. Юутаач манай 3 цааш өргөлүүлж явж байсан чинь нөгөө ороглуудын хийсэг хүмүүс нь юу вэ? Амьд үлдгэсэд байсан гэж юу? Муу харах шиг навшнаад ингээд гараад ирдэг. Та нар өөрсдөө хин гэж бодов. Тэднийг алхад ухтал дуусахгүй. Бид тэдэнд ороглуудын жинхэнэ хүчийг харуулах хэрэгтэй. Тэгээ одоо энэ ороглууд гэдэг байгаа нөхөр нь болохоор манай саагийг мэдтгэл юм шиг үлээ. Тэгээ манд болохоор нөгөөдөгтөө холбоогоор хэлэхдээ чамайг мэддэг гэсэн хамаагүй. Чи зүгээр л дуугаа гэж хэлдэг. Тэгээ энэ ороглууд гэдэг байгаа хүмүүс нь болохоор умардын тэнгэрлэг бүлгийн зохиосон 100 өдрийн нудраг гэдэг техникийг ашигладаг. Тэгээ 100 өдрийн нудраг гэдэг техник нь дэндүү хожуу маш богино хугацаанд бүтээгдсэн болохоор маш олон сөрөг талтай юм байна. Хэдий гарыг нь ястмалхины хуйг шиг маш хатуу болгодог ч гэсэн энэ хүний мэдрэлийн судсан нарийс улмаар ингээд амьдрах хугацааны хүртэл багасдаг юм байна лээ л дээ. Мандах дотор бодохдоо Жон аха энэ иргэдийг алсан багтаад та үнэш тусгуудын хаймыг ердөөл багт чи үзэж байна. Та яг хэр хол явахаар төлөвлөж байгаа юм бэ? Гиснэ? Ийм юм болдог. Энийг нь харсан саагийн болохоор түн шиг илчин байна гэхээр нуруугаар хөөт тааж байна. Түүний сэлмний ав яс биш. Түүнээс гарч байгаа аавра яг л миний сүнсийг зүсч чадхаар юм шиг байна. Чи яг хий юм бэ? Тэгээ борко болохоор энэ цайны ингээд те манай хүний гаргасан тэр хариу үйллийг нь болохоор ах өмнөг нь хүний хизээж алдаггүй зүгээр л унгах чадвартай хэрнээ сая юу ч бодолгүй яагаад тийм хурдан алчих вэ гэдэг. Тэгээ угаасаа манай манд өмнө нь гаргаж байгаагүйгээр аимшигтай аавар бүр яалтчгүй ялгаруулад энэ идэгд бүр хятгаар шийдсэн байгаа байхгүй юу? Зурглал томороо шилжчихэд эргэн төрний хүмүүсийг нь тэрэ ойр нь явж байгаад одоохон байл. Ороглууд. Чи өөрийгөө юу хийж гэнэ гэж бодов? Та юунд дэргэлзээд байгаа юм? Энэ үлэгч чинь тэр ноштодын нэг. Тэгэд бол эвдрхийн өдрөх бүлэг минь дайсан. Тийм болно. Түүнийг зүгээр ал. Яагаад тамлаад байгаа юм? Навш гэж. Болсноо. Таны асуудал юу болохыг та мэдэх юм настай. Та эргэн төрний анхаардаггүй болохоор хизээ мухар зам толгой мэдхгүй. Та өөрийн үзэл бодолд хит авцсан. Хэрвээ та ийм шодрахгүй юм бол тэр үед яагаад орсон юм? Жинконхо хизээж аниргүй шинтэй өгсөн хуйлдаан хийхгүй гэж бүгд мэдчихвэсэн. Тэгээ та яагаад түүнийг хамгаалаагүй? Яана. Би хэлэх ёсгүй зүйлийг хэлж гисэн. Гэхдээ таныг мэдэж байгаа л гэж найдсан. Эзэн таныг асуудалтай өргөсгөж үздэг. Тэр таныг яах гэж даалгавар өгч ийшээ явуулсныг мэдхүү. Чи юу ирээд? Авэз үгүй хэлэхтэй. Гисэн нөгөө Жон гэдэг хурц чинь томоог алуулах гад энэ ид дээр албаар аваад ирсэн баахгүй н ороглууд дээр.
Зураглал нөгөө нэг ораклуудын удирдагч пион дээр очноо. Ораклуудын удирдагч пион дээр очиод ораклуудыг нэг нь болохоор саяны яг юу болсон талаар тайлнаад ярьж явах бөгөөд энэ тэр яриаг нь сонсгосон даруйда ашгүй дээ. Энэ асуудлыг шийдсэний дараа бид нэр тэр чигтээ уннаамыг өөр мэдэлд оруулна. Бас тэр цаах тахлыг тавьсан хүмүүсийг ч бид нар мэдсэн. Тийм болохоор утгагүй бид үнэхээр хүчрэгжих болно. Яг угаасаа албаар энэ асуудлуудыг шийдэж байгаа юм шиг дүр төрхийг төв тэнгэрлэгт ингэж үзүүлээд одоо энэ уннаамын тэр жигтэй базаа цаашлаад ингэ нэлийн хүчрэг бүлгэн болох учиртай байгаа юм л. Зураглал дахиад л манай мандахыг өргөлүүл тулаана хийж байгаагаар шилждэг. Тэгсэн нэг аимшигтай дүр зураг өгтнаа. Тэр нь юу вэ гэхлээр томоо хоёр гараа тастуулчихсан хэвтэж байдаг. Манд харснаа Гэрали чи жин муу хамоно тэмэм баг байхад та надад тулааны урлагийн сөрөг зааж өгсөн. Миний зүв байж чи тэр байж ашгүй те чи амьд байж би үнэхээр баярлаж байна. Одоо энэ бүхэн утга учиргүй эсгийг би мэдэхгүй. Би чамайг үгсэн гэж бодох үед үнэхээр их юм шиж байсан. Буруу зүйл хийгээгүй залуу хөө ганцаархна энэ бүрийг тисэж өнгөрөх ямар хэцүү байсан бол. Чамайг гэрт очиж авраагүй мөн уучлаарай. Надад зориг байгаагүй. Чамайг исэн минь царуул байгаад би үнэхээр их баяртай. Намайг үнэхээр уучлаарай. Би үнэхээр бүх зүйл харамсаж байна. Би бол нүгэлтэн. Сонгон мам би. Тэнгэрийн дор хийсэн зүйлийг хэн хариудаа чиний эцэг бүлгийн удирдагч чинээс өршөөл гойх ёстой. Гой. Жонгийн төлөвлөж байгаа догшин устгалыг зогсоох ёстой. Чин там шүнэг дуусгах ёстой. Өөрийн тэгийг зогсоох ёстой хүн нь би байх ёстой. Гиснэр энэ хорвоогоос халиад өгвөө гэж. Тэгээ нэг жоохон тэнийг юм хэлэхэд ингээд дөнгөж партиэрээ томоог нэр өгсөн чинь нөгөө партиэрээ томоо нөгчдөг наад. Одоо хідэж гарч ирэхгүй. За энэ нэр жоох. Манай мандах ямар тааш томоог өөд болсон дэ хүндэтгэл үзүүлнэ. Үзэгдэл нөгөө улаан сүнслүүдийн хідэн нөгөө нэг 8 ээжсэн цэргүүдийг ахалж явж исэн ахлагч нь арай гэж нэг ороглуудын нэглүүдээс зүхтаа ангуудаа нөгөө нэг ятгахчин залуу дээр очдөг. Тэгээ ятгахчин залуучууд нь угаасаа энэ хэдийнх нь ойлгомжтой генерал нь байсан шүү дээ. Тэгээ ятгахчин залуучууд дээр хилэнгүүтээ яг юу уусан талаар ингээд эндээ гимшиж байгааг нь хэлэхдээ нөгөөх нь болохоор зөвхөр тээ. Миний туршлагыг даахнаас л та нар ийм зүйл орчих гэж. Юу гэж дээцэнтэй. Энэ яхаад ч таны буруу биш. Та нойрсож бүү андрууг шүнийг хэсэрэх даалгавартаал төвлөр. Би таны туршлагыг заавал таахгүй болно. Йоо энэ хэд зүгээр ингээд та анаргүй шинийг сэрэгч гэсэн байгаа байхгүй юу? Бүр амар. Тэгээ юу болгоно хэдүүлээ жоохон цааш өргөлөөл үз заяа. Нөгөө ядах чи хэлэхдээ чи одоо мэдэж байгаа. Гэхдээ анаргүй шинэ бол хүчээ алдсан хүлэнж бийтэй. Тэд өөртөг нь хөдөлгөж байсан бүх хүсэл зорилгоо алдсан. Тиймээс би энэ газраас суухдаа чадахгүй. Энэ даалгаврыг амжилттай болгох нь миний хувь тавилан. Аймаа өгсөн ч хамаагүй. Одоо зүхтах шалтгаан байхгүй. Би өөртөөгөө бэлдэх хэрэгтэй. Зураглал ороглуудын удирдагч нь ороглуудыг дагуулад яг энэ ядгсан залуу дээр ирж байгаагаар шилждэг. Тэгээ ядгсан залуу руу орж явах үед маш олон галзуурсан хүмүүс байсан. Тэгээ энэ хэдэн угаасаа яагаад энэтэй галзууруулсан бэ гэхлээр ер нь анаргүй шөнийн тэр явуулгатай холбоотой юм шиг байгаа. Юутаж явсаар нөгөө ядгсан залуу дээр очноо. Чи энэ бүхний ард байсан хүн үү? Чи энэ бүхний галзууруулсан хүн үү? Ороглуудын удирдагч өөрийн биеэр над дээр ирнэ гэж бодсонгүй шүү. Би энд байна гэдэг тодорхой харуулсан болохоор гайхах зүйл алгаа. Баяр хүргэе. Энэ хүртэл ирж чадсан чинь хэзээ зүтгэдэг нь магтаж байна. Муу новш. Ядрын нутагт бүлэгмийн нутаг төвшгөрхөл тавьчихад чи зүгээр өнгөрнө гэж бодоо юу. Унаа муу чи цэнээс эвдрийн нутаг бүлэгмийн нутаг болчихсон юм. 10 жилийн өмнө. Эвдрийн нутагт бүлэм унаа мууж дэрснээс хойш. Умардын тэнгэрлэг бүлэгмээс урсныхаа шагнал авсан мэдтэй. Өөхөө, хамаа мэтэр. Чамаг барьсныхан дараа би чамаг амьдаар чинь махыг чинь удаанаар биенээс чинь салах бол. Бас би чамаг ийм тэнэг шийдвэр гаргасанд харамсалах бол. Одоо чи бууж өгөөд ч нэмэр болохгүй. Намайг бууж өгөр гэж чи хэлсэн юм. Чи үнэхээр намайг ингэж дуусгана гэж төлөвлөгөө боловчлуулсан уу? Би анханасаа явах бодлого байсан. Бас буруу ойлгосон бол та. Анханасаа ямар ч ирэхгүй байсан хүмүүс нь та нар өөрсдөө. Хүмүүн бид яг л араатай шиг хүмүүс. Тиймээс андргүй шинийг заавал сэрэж гадаад ертөнцөөс гарах болно. Энэ бол миний хувь тавилан.
Тэрийг сонсон нөгөө нэг пион болохоор юу? Чи энерго шүнийг сэрэн гинэ. Бат. Тийм байх ёсгүй. Чи тэр хоригдлуудыг харсан мэт дээ. Тэт яг үлсэж байлаа. Та зүгээр л өнөөдрийн хачир болно. Гиснэ нөгөө өнөө цэрэгдээ дохио өгөөд нөгөө баахан галзуу хүмүүсийг энэ хэд рүү явуулахар болно. Гэхдээ миний үндсэн зоог бол умардын тэнгэрийн агуу дөрвлийн нэг Жон. Дараа нь сайхан цаг болох байх та. Түүнийч бас энэ өрөөд чихвэл би хэд ч унсан болох байц. Одоо яах вэ дээд ороглоо. Энэ залуусын зарим нь алуу болсон агуу худалдаач тэнгэр бүлийх байна. Новш. Буцар новш. Харамсалдаач бид сонголт алга. Бүгдийг нь ал. Одоо гурвалгаачдын хүүс тэмдэртэйгээр гарахгүй. Таны талдаар ороглоо та. Бид нөрөө дайрсан галзуу хүмүүсийг бүгдийг нь ал. Алахгүй бол бид өөртөө алуулах болно. Тэгэл ёстой энэд нь хоорондоо зүгээр пялаг одоо жинхэнэ цуссан цодглон иглүүлж байгаа байхгүй юм. Нүдийг нүдээр шүдээр. Энэ бол мөрийн ертөнцийн хууль. Гэргээ харахтаа нөгөө нэг цэргийг нь манай мандах сүлбчгсэн байдаг. Мандахыг харсан мастер чи. Ихтэй түүний аавра өмнөхөөсөө тэсвэр байна. Нөгөө ороглууд нь манай мандахыг харангуйтай юу вэ? Тэд нэг тал юм шивцтэй. Мандах бүр өөрөө бүр хачин ууртай болсон. Ноён хоон эдрийн дунд очиж магтгүй. Тимээс хөдлөөд үзэр. Хөөе. Чи өхмөр байна уу? Өөрийгөө хин гэж бодоо. Чи бидний хэн болгыг мэдхөө. Чи яаж гисэн энэ хитгэн ганцхан завчилтар зэрэг зогсож байсан дөрүүг нь цусны ялга. Ардаас нөгөө нэг энэ ороглуудын дэд өдөртөгч гээд байгаа юм нь ирснэ. Манай хүнд хоёр гараал цавч болдог. Үүнийг харсан нөгөө ороглуудын өдөртөгч пион нь болохоор хөөе. Тэр новш юм бэ? Хурдхан шиг чи түүнийг зогцоол. Нөгөө нэг залуугаа явуулдаг боловч нөгөөтг нь манай хүнд юу ч болохгүй зүгээр л ганц толгойгоо цавч болдог. Бидний нэгний алдыг ертөнц. Цусан тал та нар өөнийг хүсэе. Хэрэг тийм бол эхлээд намайг тавчгаар. Би та нарыг бүгдийг ч налхвал. За мэдээж энийг нь харсан тал бөөн шокнд орно. Нөгөө ядахчин залуу болохоор мандах. Хэдэн саад болно гэж мэдэж байсан ч түүний ийм хурд ирнэ гэж бодсонгүй. Тэгээд ч болоогүй. Тэр өмнөтэйгээ адилхан. Тэр тэсвэр болж байгаа ч. Ёо лахмата. Тэр өглөө 16-аж гаргаж чадлагүй хүчлээ. Нөгөө пион гэдэг өдөрдөгч нь болохоор энэ хин гэж залуу вэ. Тэр өдрхийн бодлого бүлгэмтэй ямар өстэй юм бэ? Мэдээч би дуннаа мужийг авах гэж олон жижиг бүдгийг устгасан. Тэр тэдний нэг гэж юу. Тэгэлхтээ бид бол өдрхийн бодлого бүлгэм Жонгийн өдрхийн бодлого бүлгэм. Тэгсэн ч гэсэн чи бид нар дайрах уу? Өөрийгөө хин гэдгийг хэл. Жон гинэ. Өдрхийн бодлого бүлгэм тийм хүчтэй юм. Юу? Өдрхийн бодлого бүлгэм хэр гайхалтай юм. Энэ новшнуудыг барихын тулд та нар хаш хотын бүх гимзэмгүй иргэдийн дайчдыг алсан гэж юу. Та нараас болоод хаш хотод хэр хоолон хүн үгснээ мэдж байна. Байц энэ новшнууд. Тэр тэдний тал биш гэж юу. Тэгвэл тэр яг хий юм бэ. Энэ тулааны маструуд хаанаас гараад ирв? Байц. Энэ хүнийг мэдвэл түүний харж байсан санагдаад байгаа юм. Үгүй ээ. Одоо энийг бодох цаг биш. Би эхлээд хэдий харамсалтай ч бид том зорилго дүрхэхийн тулд энийг хийх шаардлагатай байсан. Хэрвээ тэр новчдод байгаагүй бол бид ийм зүйл хийхгүй байх байсан юм. Гэт нөгөө ядахсан залуурууд зааснаа энийг болзааруулах гэж оролдог. Тэгээ ядахсан залуу амны ихтэй мастер мантха. Та үнэхээр хүчтэй юм гэж. Мант хариуд нь чи миний бодсноос хамаагүй хэрэгсэн юм. Тийм гэж юу. Хэрвээ тэгж бодож байгаа бол чи ердөөл хоосон мөрөөдөгч байна. Зорилгодоо хүрэхийн тулд бүх аргыг хэрэглэх нь мөрийн мэдүр. Хамгийн сүүлд амьд үлдсэн хүн нь өөрийн үлдийг зөвтгөж чадах учраас тэрэл жинхэнэ ялгч. Тэгэд чи юуг зөвтгөх гэж байгаа юм? Чиний хөнөөсөн гимгүй хүн тоогой болмолсон. Юу гэж? Чи юу ч гэж гисэн би одоо эргэлзэж тэнэлцэхгүй. Хэрвээ чи үнэхээр энэ галзуурлыг дуусгамаар байвал одоо намайг алах хэрэгтэй. Бас хэрвээ би алуулах юм бол чамд алуулах нь нэр төрийн хэрэг. Би чин сэтгэлээсээ хэлж байна. Тэгсэн ардаас нь нөгөө генерал нь олох нам гүнвээ гараад ирдэг. Тэгээ нам гүнвээ болохоор юу гэж би чамайг алуулж байт хэмтэй. Би наа чамайг яач ч байсан хамгаалах болно. Ахиад нэг зүгээр хамаг ороглуудыг хядсан амтан гараад ирсэн чинь нөгөө ороглуудын өдөрдөгч гээдсэн пиум болохоор зүгээр бүгдийн шоконд орно. Ямар ч бодохгүй юм. Ороглуудын эзэн өөр юм биеэр сургасан. Энэ хинийч мэдэхгүй новчноо тэднийг яд хамгүй алж өгнө гэж чөө. Пайч боломгүй. Би эндээс гарах хэрэгтэй. Хийц.
Энэ бол зөвхөн түүний шийдэж чадах хэрэг. Энэ миний хэрэгс хэтэрсэн хэрэг байна. Мандах руу үгийн зүргөө нам гүнгүй шууд л дайрдаг. Тэр хоёр маань багахан толоо өрнөд дамжнаа. Толоо өрнүүлж явах явцдаа чи яг ямар учраар ирсэн бэ гэхдээ манд болохоор би зөвхөн ахыгаа л хайчирсан. Тэр өөтөр болохоор зүгээр нь ахыгаа аваад зүгээр хурдган шиг зайлаа. Бид чамаас илүү хүнд олон хэрэгтэй байна гэж. Ер нь манай мандахыг болохоор хурдган шиг замаа зайлуулахын тулд нэлээд хижээж байгаа харагддаг. Нөгөөтөд болохоор нөгөө пион нь яг гарах га зугтаж байхад нь ард нь манай ятгсан залуу хурж ирснээр гинтэл ятгаа тоглож эхлээд дууны давтамжаараа тэнд байсан бүх хүмүүсийн тархийг нь зад бодулнаа. Тэгээ ялчгүй дууны давтамж нь хитрхийн өндөр байсан учраас энэ сул дорой хүмүүст нь одоо ингэж нөлөөлөд байгаа юм шиг байлээ. Харин манай мандахч рөөсөө нөлөөлөхгүй. Мандахч одоо энэс нь илүү л байж таарч байгаа байхгүй юу? Тэгж яхад нэг сонин зүйл нь болохоор тэр нам гүнгүйд нь бүр ерөөсөө нөлөөлөхгүй байгаа харагддаг. Тэгээ энд нь гайхаад байжсэн чинь нөгөө нам гүмийн минь нилээн уурлаад тэгээ сүүлдээ нөгөө их чинь зэрэг манай хүн рүү дайрнаа. Байдал нилээн эвгүй болсон учраас мандах энэ байдлаас хурдхан шиг гарах хэрэгтэй гэдээ өөрийн мэддэг нэг гайхалтай техникийг хийж нам гүнгүйнийг аргалаад өргөжлүүлээд ятгсан залруу руу дайраад хамгийн сүүлийн цохилтоо хийх үед нь урд нь нам гүнгүй орж ирээд биеэрээ бүтэн хуваагдчихдаг. За одоо би таарныг жоохон хөнгөн хальт ингээ өөрийн ойлгосоо ярьж өгөө заяа. Одоо энэ нам гүнгүй ятгсан залуу хоёр ч юм болохоор аниргүй шөөн л гэсэн үг заяа. Тэгээ энэ хоёр нь болохоор тэр доор нэг тийм өөр ертөнцид байж байгаад аниргүй шөнийг сэрээгийн тулд гадаад ертөнцид гарч ирсэн юм байна лээ л дээ. За тэгээд яг миний цаа ярьсантай холбогдуулаад гинтэл нэг флашлайт явнаа. Тэр флашлайт нь болохоор одоогийн ятгсан залуу маш олон хүүхдүүдэд дээрлгүүлж явахад нөгөө саяны гүнгүй гэдээсэн генерал нь манай ятгсан залууг аварч байгаагаар үйл явдал маань өргөлжилдэг. Тэгээ авартынхаа дараа хэлэхдээ би чамаа хүчтэйг мэднэ. Чи яагаад дандаа тэдэнд зодуулаад байдгийг? Ингэдэй бол чи яаж бидний сүүлийн надар болох болж байна. Бүгдд нь л хэцүү байгаа. Тэдэнд доороо гарах хэрэгтэй. Би ганц хоёр зохиолгоо юу ч биш шүү дээ. Бас өргөж намайг хамгаалдаг штэ хүмүй. Тиймээс биш. Зүгээр баярлалаа хүмүй. Надад талархах хэрэггүй. Хэрвээ чи эрэг хүн юм бол ингэж охин шиг ажиллах байл. Ийм болохоор л тэр номчтой чамайг тэгэлж байгаа юм. Тэд намайг тэдний найдвар тэдний ирээдүй гэдэг. Гэхдээ би яг юу хийх ёстой юм бэ? Би юу хийх ёстойгоо мэдэхгүйч. Би нэг зүйлийг сайн мэднэ. Бид бүгд сайхан амьдрах боломжийг хүртэх хэрэгтэй. Окей. Тэр ч биш бидэнд ердөө л хүн шиг амьдрах боломж хэрэгтэй. Би зүгэрлийн хүн дунсан хүмүүсээ сэргээх болно. Би тэднийг гадаад ертөнцид гаргана. Энэ л миний төрсэн шалтгаан байна. Тэгээ утаа саяны флашлайт явсны дараа гангуй чинь ятгсан залуугийн урд завшуулж байгаа дүрс рүү эргээд орноо. Яг урдаа гангуйг завчулж байгааг харсан ятгсан залуу болохоор мандахыг шууд л хойш нь төлхөнгөтэй. Күнгүй. Би чамайг эцсээ хүртэл нэгсүүлнэ гэж бодож байсан чи ийм өрөвдөлтэй байдал орчихдаг. Дан яв. Инээмсгэл. Чамд ийм царай гаргах хэрэг байхгүй. Үгүй бол ах нь үнэхээр унаглах бол. Гонгүй. Намайг үнэхээр уучлаарай. Миний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. За ингэснээр нөгөө гүнвийн өөд толд өгч байгаа маа хөрхий. Мант болохоор цаанаас нь яг чиний наа мэдэрч байгаа шиг чинь хэдэн 100 хүмүүс найс нөхөр гэр бүлийн хүмүүсээ алдаад ийм зүйлийг мэдэрч байгаа гэсээр ятгсан залуураа урагшилдаг. Ятгсан залуу хамны ихтэй чиний зөв. Би ч бас өөрийнхөө хийсэн зүйлийг амсах хэрэгтэй. Би тэдэнд анхааруулга явуулахын тулд энэ бүхнийг хийсэн. Ихтэй мастер мантхаа. Шинэ сэлмийн эрдэм энэ хараа 10,000 сүүдрийн цуглаан юм биш үү? Гайхагч байгааг чинь харахад миний зүг бол та. Миний багш хэлж байсан юм. 10,000 сүүдрийн цуглааны дайралтыг харах үед чиний бие хачин ханах бүргэж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Бас бүх бие чинь мэдээ алдаж хөдөлгөд хэцүү болох зуур нь чиний сүнс удаанаар хэсэг болж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Би сая яг л тийм зүйл мэдэрлээ. Цуу яран тэтэх харахгүй. Чи 10 жилийн өмнө өгсөн умардын ханы залгамжлагч жин мөвөн байх тийм үү? Тийм ээ. Харин чи яндргүй шинэ эзэдтэй дүүцгүйчтэй. Олон тулаанчийг айц давтуулах нэр. Чи бол өглөө 1000 дууны залгамжлагч. Тийм үү? Тийм ээ. Намайг олд сургасан хүн бол өмнөх өглөө 1000 дуу. Харин одоо тэр нэр зүүж байгаа. Ойлголоо. Одоо бүх зүйл тодорхой болж байна. Чиний гинт гарч ирсэн явдал нууцлаг тулаанч. Чи умардын тэнгэрлэг бүл юм 5 дугаар ангид өдөг чи жин мөвөн болохоор тэгсэн байж. Гиснээр энэ хоёрын хооронд тулаан өрнөхөр болноо. Мандах шууд л дарин
Чи хоригдуудаа эндээс өөр хаана ойлгож байгаа. Мастер Чин, чамайг алуусан гэж сонсоод наад зөвхөлөөс өөр юм мэдэрэгдээгүй. Бидний занаалтайсан умардын тэнгэрлэг бүлгэм. Хэрвээ тэд алуу болж байгаа бол бид яаж санах вүлээ? Би тэнгэрт хаягдсан газар удаанаар үгүй болсон. Би энэ ертөнцөөс уул мөргөө алуу болж байгааг би дэвж чадаагүй. Тэгээд л чи үүнийг хийж байгаа гэж юу? Ердөө ертөнцөө дуусгахыг хүссэндээ. Туулсан зовлон шаналлаа ертөнцөд харуулах гэж юу? Зя. Чи үнэхээр ердөө л үүнээс болсон гэж бодоо юу? Чиний бодож байгаагаас хав хилээ үдрээд зүйл байгаа. Учир нь энэ ертөнц тийм ч юм биш. Энэ аниргүй шөнийн дөрөн гэдтэй холбоотой юу? Чи хэр ихийг мэдэх вэ? Тэр дөрөв амьд байгаа юу? Тийм ээ, амьд байгаа. Ихтэй тэд дотоод асуудлаа шийдэж байгаа. Хэрэг тийм бол цэцгээ зүгээр ах хэвээр. Тэгээ та хэд нөгөө цэцгийг санаж байгаа үстэй. Цэцгээ чинь нөгөө одоо энэ аниргүй шөнийн хиддэх нөгөө ямар удирдах жихэн жилээ өв залгамжлагч нь штэ. Юмг айтгсан залуу хэлэхтэй энэ эдтэй байгаа зү. Бүхэл ертөнцид аниргүй шин болон умардын тэнгэрлэг бүлгэн бүрэн усцсан гэж бодож байгаа. Гэтэл тэдний залгамжлагчид ийм газар байж байдаг. Нэрэ тийм. Чи аваагыгаа хайж байгаа гэсэн баха. Хэрвээ тэр энэ газарт галзуурсан хүмүүсийн дунд байвал намайг өршөөгөр. Харамсалтай ч надад хийж чадах зүйл байхгүй. Би мастер Чинийг миний энэ төв тэнгэрлэг нийлбэлцэн төлөвлөгөөний хаалтыг хийж өгнө гэж найдаж байлаа. Гэхдээ чи үүнээс цааш явахгүй бололтой. Унах төгсгөлийн урсгалын доо. Гиснэ нилээн хүчтэй тарилтыг манай мандах руу үлгэнэ. Мандах нөгөө тарилтанд нь хөөхөн шаргацсан байгаа харагддаг. Тэгэл ихтэй би ахаад нэг удаа асууя. Чи хориглоодаа өөр хаан байлгаж байгаа вэ? За энэ хүрээд энэ удаагийнхаа партиг дуусгаж байна. Тэгээ угсаа та хэд маань үнэхээр таалагсан гэж би найдаж байгаа шүү. За тэгээд 10,000 лайк. Хэрвээ 10,000 лайк хүрчих юм бол би дараагийн бичлэгийг нь яг тийм тодорхой хугацааны дараа оруулна гэхгүй ч гэсэн ядчил 2-2 хоногийн дотор би 30 минутын бичлэг оруулъя. Мэдээж би 10,000 лайкийг баг гэхгүй. Тийм учраас би маш бага хугацаанд аль болох маш урт бичлэгийг л оруулахыг хичээж байгаа шүү. Тэгээ өөр нэг зүйл нь хэдүүлээ удахгүй 50,000 болгож байгаа болохоор яалтчгүй та хэд маань лайкаж дараад, сабскрайбаж дараад тэгээ дараагийн партаараа илүү гоё олоолаа уулзъя. Тэгөө. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяр та.